участвовали. За өнөөдөр макроэдийн байдлын өнөөдрийн байдлыг тухай улс орны эдийн засгийн гол асуудлыг хариуцж байгаа хүмүүс байна. 그래서 그것을 하스코로 왔지요. 자다라기 이게 풀브리 딘지 노선이 딘지의 루틴 탐구를 그것이 뭐더빈 그거 차도리 가로선 딘지 보유 수위 말도다 수 인지 그거 가라게 버려진 이런 풀브리 딘지 манай гадаад дотоод орж ирж байгаа мөнгөний урсгалын харуулж байгаа гадаад валютын нөөц энэ 2014 оны 9-р сарын байдлыг 12-р 4-р өдрийн байдлаар харуулсан. Тэгээд сая одоо эхний 2 сарын тодорхой тоонуудыг миний өмнөх илтгэж ярьлаа баабар нөөц байх болсон гэж хэлж байна. Swap-ийн процентыг хасах болсон гэж ярьж байна. Валютын ханшийн улаан шугам Монгол улсын инфляцийн дөрөв хасгал валютын ханшилан ба мөнгөний онолт зүйлийг жил 30% байгааны хүндрэг гэж харагдаж нөлөөлж байгаа юм. За ингээд дараагийн зүйлийн дараагийн ганц төсвийн албаны тухайг хэлэх ёстой. Монгол улсын төсвийн албаны энэ орлого нь энэ цэнхэр яваад байна. Зарлага нь болохоор энэ улаан дөрвөлжин жугамтай. Тэгээд дотор юу гэдэг нэгэн төсвийн алдагдлыг үзэх юм бол 13 оноос эхлээд бид төсвийн алдагдлыг 2%-аас сэтгүүлэх гэсэн хуультай байсан. Дараа нь 14 онд 5% болсон. Одоо 8 орчим явж байгаа. За төсвийн алдагдлыг ийм байна. Энэ сангийн сайттай сайдаас нэг хариулт дараагийн хамгийн сүүлийн слайдыг харуулна. За энэ бол төсөвтэй нэгдсэн төсвийн зарлагыг харуулаад цэнхэр. Орлогыг нь зардлыг нь бас нөгөө Чингис бонд, Самура бондыг оруулаад тооцох юм бол алдагдлын хэмжээ ямар байх вэ? Ийм слайд байна. Яг манайх ч одоо хоёр төсөвтэй гэж байгаа шүү гэсэн. Хөгжлийн банкны бүх бас юу даруулаад байгаа шүү дээ. Баталгаа өгсөн зээлийн хэмжээ. За ингээд болоо яг хэлхийн тулд 6 слайд үзүүлээ. За эхлээд ингээд та бүхэн за түрүүсгээ сангийн сайн төсвийн алдагдлтай энэ хонгоотой өнөөдрийн байдлыг та яаж харж ийм саяхан байдлыг боддог. Энэ нэг жилийн хугацаанд ялсах тухайг хадаа ямар вэ? Одоо энэ орчсон 5 минут гэдэг байдаг. Тэгээд дараа нь хоёр асуулт асуугаад тэгээд заалгал асуулт авна гэж төлөвлөж байгаа. Манай сангийн сайд. Tani aja mikrofon var. İndi tabii. За асуултыг байхад тавиг төгөөгүй. Сая ярьсан таавхан таасан слайдыг аваа. Одоо сонсож байна. Сайн сонсож байна. За очтой. Техникийн
шалтгаанлаа. Одоо хүн слайдуудыг тараасан байна. Харсан би тавчтай болсон. Тэгэхээр энэ засгийн зүгээс сангийн сайтай сайн төсвийн алдагдaltaй холбоотой слайдыг хийсэн. Одоо ер нь өнөөдрийн байдлаар ер нь тиймээс дагуулаад улсын төсвийн байдлыг эзэн санхүүгийн байдлыг яаж харж байгаагаа хэлээд нэг жилийн дотор юу хийх вэ гэдгийг аяг сонирхож байгаа. Энэ тухай яаж хэлж 5 минут болгон гараа шүү. Тний Заохны хадисгийн чуулганд орсон байгаа хүмүүс таавах. Тэр Монголын төсвийн манууд одоо түрүүн манай ихч намаач гэсэн бас хэлж байна. Энэ бол хэцүү өөдөр төсөөлөлөөр хийсэн төсвийн төсөлтөд энийг хондог батлуулж явсан. Ийм үйл ажиллагааг тэгэхээр сая одоо шинэ сенаторд давуулсан самбаршуудын төсвийн төлөвлөлтийг бол эцэг хөрсөн дээр буусан бодит нөхцөлбайдлаараа нийцсэн ийм одоо төлөвлөлтийг зорьсон. Энэ зорилтын хүрээнд бол Монголын засгийн газраас нэг ихний зарчим төгөлөөр төсвийн олон зардлыг бууруулж төлөвлөж их хурлаар хүмүүстээ байж байгаа. За их хурлаар бол батлагдаж гарахтаа бол 560 орчим тэрбум төгрөгөөр олон зардал маань бууж гарсан. Гэхдээ өнөөдрийн ингээд нөхцөл байдлаас харах юм бол энэ 560 төгрөгөөр буурсан олон зардал маань өөрөө ч гэсэн бас бодит байдал дээр ийцгүй байх юм магадлал байна. Яг тэгэхээр одоо энэ бидний эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал маань үүнээс үүссэн байх гэдэг учир шалтгааныг болон Монгол улс маань үндсэндээ эдийн засгийн маань өсөлтийн гол одоо салбар нь уулуурхай салбар болсон гэж. Уулуурхай салбар дээр гарч байгаа манай одоо эдийн засгийн өөрчлөлтүүд маань өөрөө ингээд Монголын эдийн засгийн нэгэн томтой хэмжээний сөргөлөөр бий болж байна. Төсвийн орлого ч гэсэн энэ маань хяналтаар өнөөдөр одоо алдчихжээ. Үүний нефть бүтээгдэхүүний үнийн уралтаас шалтгаалаад төсвийн орлогын тасалдах энэ нөхцөл байдал бий болсон. Өнөөдрийн байдлаар их бараг 10 гаруй төсвийн алдагдлал үргэлжлээд явж байна. Цаашдаа бид их хурлаар батлагдсан одоо 5% байх юм бол магадгүй одоо 2015 оны төсөв дахин одоо хамтрал хийх юм үсгэр байна. Төсвийн төлөвлөлтийн хувьд бол нийт одоо төсвийн зардлын маань бараг 60 орчим хувь зөвхөн цалин дэвтүүлэх хэмжээний зарцуул. Үндсэндээ Монгол улс халамжийн шийдвэр болсон. Нийт төсвийг одоо 60 гаруй хувийг чиглэлийн үйлдвэрлэл зарцуулж байна. За дээр нь одоо өмнө тавьсан маш их хэмжээний өр байна. Энэ өрнөх үйлчлэгээний зардал ихэд нийт төсвийг 12% зарцуулж байна. Үндсэндээ төсвөөрөө бид нар эдийн засгад хэлэх төсвөөсөө одоо эдийн засаг руу оруулах мөнгөний хэмжээ маань жил ирэхгүй тутам улам багасж байгаа. Хөрөнгөний зардалтай харьцуулаад үзэх юм бол өмнөх жилүүдэд бид нар 1.3 ихний төсвөөр оруулалтын үйлчлэгийн зардлыг гаргаж байсан бол энэ жилийн хооронд бид нар 300 гаруй за олон шүүмжлэл бол тухайн үед бол явагддаг байсан. Манай эдийн засгийн шүүмжлэлсэн бас төсвийн болж ирсэн. Энэ ямар шүүмжлэл вэ гэхээр Монголоос олон төсвөлтэй болчихлоо. Энэ олон төсвөөс төсвөө хийх хэрэгтэй удаадараа яригддаг. Энэ шүүмжлэлийг бол бид бас сая 2015 оны төсөвд айлуулах, засаг залруулах энэ чиглэлээр бол ажилласан байж байгаа. Төсвийн алдагдлыг 5%-аар баталсан гол үндсэн шалтгаан бол үндсэндээ одоо энэ гадуур байсан олон төсвүүдийг нэгтгэж нэг төсөв болгосонтой холбоотойгоор төсвийн алдагдал маань 5% ирсэн. За манай зарим эдийн засгийн шүүмжлэлийг та нар өнөөдөр төсвийн алдагдлаа 5%-аар авчиж гадаад нийгэмдээ яаж өсгөх гэж байгаа вэ гэдэг асуудлыг ярьдаг. Тэгэхдээ бид бас алдаагаа засчиж урьдчилах ёстой гэдэг ийм одоо зарчмыг барьсан. Тэр утгаараа хөгжлийн банкнаас санхүүжиж ирсэн төсөөлөл иргэн төлөвлөлт нөхцөлтэй төслүүдийн санхүүжилтуудыг улсын төсөвтөөр нэгтгэж авсан. За дээр нь одоо Монгол банкны зүгээс хэрэгжүүлж ирсэн үн тогтворжуулах хөтөлбөрүүдийг бол нэгтгэх энэ одоо эдийн засгийг
болж өнөөдөр ажиллаж байгаа цаашдаа Монголын зүгээс монголчууд хүрээд хөгжүүлж байгаа ажлаа дамжуулах засгийн газрын хөгжүүлэх ажлаа дамжуулах нэг удаа болж яваа гэсэн байж байгаа. Эхний эжэндүүд бидний төлөвлөний үндэслэлийг бас тусгасан байж байгаа. Цаашдаа бусад одоо батлын болоод үсэг төлөвлөний салбарт периодчсэн. За мөн одоо Орос улсны хөгжлийн туцаагийн хөгжлийн үйлчлэлээр сенатор руугаа оруулах энэ болцоо боломжийг хайж байгаа. За ерөнхий шинжилгээч тавьж байгаа гэсэн байна. Одоо Монгол банкны ерөнхий ноён зурж авдаг. Сайн өнгөрсөн слайдуудыг харахад ерөнхийдөө нэг ойлгомжтой зураг харагдаад байгаа юм. Тэр зураг маань бол Монголын эдийн засганд баабрын хэлбэр жилийн 7% өсөлтийнхаа гол өсөлтүүдийг тэр 12 оноос хийсэн байдаг. Энэ өсөлтийг илгээд харах юм бол бидний нэг слайд дутаад ах шиг байна. Жаргасаа. Тэр нь бол нийт хөрөнгөлтөйг айлтгуулсан тоо. Тэр энэ хугацаанд бид эдийн засаг дотор огт хөрөнгөлөхгүй байж ирсэн. Ард хөрөнгөлөхгүй гэж хэлж байна. Хотчуудын замдаа 400 тэрбум төгрөг хөрөнгөлсөн гэдэг энэ хугацаанд. Тэрнээс одоо бас жоохон хийж яваа. Тэдгүүрийн сан буюу бидний хүрх тэрийн төвшингийн хөрөнгөлөөр маш сул хийж ирсэн. Тэр энэ слайдыг харуулахгүй нэг макро баланс харагдах хэцүүтэй. Тэгэхээр одоо илгээд харах юм бол энэ эдийн засгийн өсөлтөд бид нэг бууруулалтын зөвлөн газар тагсан ерөнхий нийтийн дотор явж байгаа жилийн 4% одоо нэг 7% дээр ирж иргэжлийн төсөл төр одоо янз бүрийн төсөлтөд орж ирсэн. Азийн хөгжлийн банк чинь 3 гэж юм. Дэлхийн банк явцаа бидний харж байгаагаар 5 хавцаа. За гэдэг ийм төсөөллүүдээр бид сууж мэдээж он эхлээд би үлээл боллоо. Төсөл дотор зургуулж байна. Нэг жилийн доторх эргээд энэ өнгөрснөөсөө сулгаж явах угшаа явах бодлоготой байна бол сая цагаан сарын битүүний өмнө ер нь цагаан сарын өмнө хийх гангуудад их хурлын засгийн газрын макро банкны цогц өөрчлөлтийн ихэнх хан бол гарч ирлээ. Энэ ханыг бол нэг товчтон томьёолох юм бол энэ жил ер нь төсвийнхаа нийтийн зохистой байдлаа хангана. Хоёрдугаар эдийн засгийн гадаад эзүүрийн дэмжих өмнөхөө бодлого чиглүүлээ. Улсын өрийн үйлчлэгийг сайжруулъя. Засгийн газрын гадаад өрийн үйлчлэгийг зохицуулах төлөвлөгөөнд тоогоо. Гадаад баялагт орхуулсан нэг төлөвлөгөөний чиглэлийг алдахгүй болох гэсэн зөвлөлттэй байна. Эдийн засгийн бүтцийн шинжилгээг дэмжих гэсэн үндсэн ийм 5 чиглэлээр шинжилгээ ажиллаж байна. За энийг дэлгэрүүлээд ярих юм бол мэдээж хөгжлийн банкны зарцуулалтын асуудлууд гарч ирнэ. Энэ дээр ажил хэмжээгээр бид зарцааж ажил хэмжээгээр эргэлтэн авах болох юм болохгүй юм. Учир нь хөгжлийн банкны нийт зарцуулалтыг одоогийн байгаа хууль хэрэгцээ зарцуулалтын журмаараа бол олон улсын стандарт боловсролын алдагт тооцоод байгаа. За Монгол улсын хууль тогтоомжийн хуулинд 770 тэрбумын тусгай бусдын арилжааны эзийг хийх гэж байна. Тэнд ямар зарцуулалтыг хэрэгцээ зарцуулалт засгийн газрын талаас хөрөнгө оруулж байгаа. Хөгжлийн банкны талаар энэ бол нэг ашиг. За мөнгөний жил болохоор 14 оны 2 дугаар хагасаас ерөнхийдөө бодлогын өөрчлөлт гарсан байгаа. Бүгднгүүж бид нар нэг M2-ийн хэмжээ бол сая 12 сараас ерөнхийдөө ашиглаж руугаа нэг зээлийн хэмжээгээр 9 сараас энэ буух тал руугаа гэсэн ийм төвлөрүүд харагдаж байгаа. Бүгдэн зөвлөж байгаа. За инфляцийн бүтэц инфляц маань өөрөө анхудаа ер нь зорьсон 8% зориод 11-ээр дуусч ирсэн бол энэ жил 7% зориод эцсийн төсөөлөлд олуулсан байгууллагч байгаа цааш дэлхийн банк Азийн хөгжлийн банкч ер нь Монгол банкны зорьж байгаа 7% төсөөлөл бол нэлийн дөрвөн баг 800 орж ирэх бол макро балансын хувьд энэ хамт тооцоо. За энэ ажлын сая сангийн хэлцээний ондоо багтаагаад нийт хөтөлбөрийн зээлүүдээр хурлаас өгсөн үеийн дагуу чиглэлийн дагуу
13 оны эцэст чинь 700 тэрбум байсан. 15 оны эцэст 200 тэрбум болгож бууруулахаар ийм төлөвлөгөө төлөвлөж байна. Тэрний жилийн дотор үйл явдлуудыг ярьж үзэж битгэс гэх дамж хэвтэй шүү дээ. За 15 он болох үйл явдлуудын төлөвлөрийн тэмцэл саяын үргэлжлэн гаргаж ирсэн графикууд дээр нөлөөлөх зарим нэгэн тав хуваалцыг гэж бодсон. Нэгдүгээр нь бол чинь одоо сая 18 тэтгэврийн өдрийн хурлаас хойш засгийн газрын зээлийн хэмжээ 600 сая орчим зээх боломжтой болж байгаа шүү. 600 сая доллар. За банкуд маань өөрсдөө эзэмшиж байгаа засгийн газрын заасаа барьцаалаад баталгаа гаргаж авах боломжтой болсон. Энэ маань бол 1.4 тэрбум доллар хүртэл баталгаа авах боломж нэгдсэн. За үүнээс 500-аас 700 сая бодтой 15 онд нэгж хөлөж харж байна. За сая 14 он болсон том өөрчлөлтийг иргэд маань эдийн засгийн маань сайн анзаарсан байгаа. Алтны тушаалт бол Монгол банкнд бол 13 оны төсөл 4 тонн байсан бол 14 тонн өссөн байгаа. 15 оны төсөл одоо яамдууд болон бэлчтэн хийж төсөл 18-аас 20 тонн буюу 700-аас 800 сая долларын валют авах хүсэлт нэмэгдүүлэх байна. За дээрээс нь уудуухад гарсан том өөрчлөлт эцсийн зүгийн дахин сэргээж өгч байгаа ашиглалт хайгуулын ажлаа нэмжээгээр бол хэмжээгээр 300 сая долларын гадаадын шүүхийн нэмэх хөлөсөн гэж байгаа. Гадаадын шүүхийн оруулалтыг үүсгэн дээр графикуудыг яг 10, 11, 12, 13 гэж зарлж харах юм бол маш тодорхой харагдаж байгаа. Юуны 6 тэрбум хийсэн гадаадын оруулалт 12 он 2 жилийн дотор 500 сая төгрөг байсан байна. Энэ дээр ингээд бодсон үйлчлэлүүд уулуурхай ажлаас олно 300 сая долларын боломж бид харж байна. За дээрээс нь засгийн газрын хөгжлийн бодлогын зээлийн талаар дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад байгууллагууд ярьж байгаа. Энийн үр дүнд бол нэг зам 500-аас илүү замаар төлөвлөрсөн болон валют авах усхлын багттай гэж үзэж байгаа. За дээрээс нь олон жил туршсан бидний одоо олон жил одоо харьцуулсан, ярьсан, маргасан 2-5 асуудлууд маань төслүүд маань хийж явах болов уу гэсэн үлээлт байна. Тэр энэ 15 он ингээд иргэд авах юм төлбөрийн тэнцэлтэй 13 он өдөр нэг хасах нэг тэрбум доллар, 14 он 600 сая доллар. За 15 оны төлбөрийн тэнцэлийг бол ямар ч байсан тэнцвэртэй төвшөнд нь байх боломж 15 он гэх юм бол харж байна. Тэдний нэлээд тийм одоо юу гэдэг агшцсан эдийн засгаар урдаас харуулсан эдийн засгаар тэнцвэртэйгээр төлбөрийн тэнцлийг 15 онд аваад гарах 2-3 юм вариантуудаас бидний тэлбэрээр бидний болов гэсэн хэлэлцтэй байж байна. Энэ маань өөрөө нэг жилийн дотор ер нь болох үйл явдлын талаар товчхон тоо хэлэлцүүд ийм үеийн тоололт хийж байна. Танд юу саяын төлбөрийн тэнцлийг 15 онд тэнцвэртэй байлгах боломжийг хангахын тулд улсын нөөц ер нь гайгүй ямар байна. Саяын одоо баарын систем юм байна уу ямар ч яагаад гэсэн тоонаар явах. Гадаад байлгын нөөцийн албан статистик бид саруулсан олон нийтэд хийж мэдээлэл шиг санаж байна. Сарын 5 онд болсон юм. Энэ манай хуучин одоо сая өчигдрийн тоон 4 сарын 1 гарч байгаа тоон бол миллиард 290 сая долларын нөөцтэй гэж байна. Яг онцоо долларын Монгол улсад байна. За одоо дараагийн асуултыг дэлхийн банкны төвийн төлөөлөгч Джеймс Андерсон тавьнаар байна. Джеймс Андерсон бол зүгээр сая өнгөрсөн 8 сараас дэлхийн банкны төлөөлөгч болсон хүн биш. Зөвхөн Монголтой холбоотойгоор зөвхөн 8 сараас хойш дэлхийн банкны төлөөлөгч байснараа биш. Бүр 93-аас 97 Монгол улсад их шилжилтийн үеэр ажиллаж ирсэн. Монголын эдийн засгийг маш сайн мэддэг ийм хүн байгаа. Тийм учраас үлдсэн. Джеймс тавьж байгаа асуулт та саяын манай засгийн газрын Монгол банк мөнгөний бодлого, төсвийн бодлого энэтэй холбоотойгоор танай дэлхийн банк манай эдийн засгийн
the question, and thanks to the organizers for inviting me to be on this panel. I think we've already heard a fairly realistic and stark assessment from the Prime Minister, from the other speakers, from co-panelists about the current macroeconomic situation. From my perspective, as someone who was here, as Mr. Jargelstein said, as someone who was here 20 years ago and has come back relatively recently, is on the one hand to absolutely remark on how much the country has changed during that time. I often tell the story that when I came back, I was very surprised to be talking with another foreigner here, and who had been here for more than a year, and I was surprised he didn't know the word "bachful," because when I came in 1993 as a foreigner, without any lessons, without anyone teaching me Mongolian, the first word everyone learns, every foreigner learns, is "bach." Store shelves were empty. Where's the hot water? Where's the electricity? And I couldn't believe that someone now didn't know that. But you look around and you can see why. So on the one hand, I absolutely marvel at the progress that Mongolia has made in those 25 years. Now, more recently, Mongolia's had to learn to do something entirely new. In the 90s, it was learning about something new in the sense of transitioning from a centrally planned economy to one where markets are making most of the decisions. Whereas in the past decade or so, it's been about learning to do something different, which is to manage a natural resource-led economy. And there was a lot of focus and attention and information on what to do about that, on what the risks are, and what the potential benefits are. And I think some very positive measures were taken, things like adoption of fiscal stability law, and essentially aiming at having something like a counter-cyclical approach to fiscal policy, so that when times are good, you're saving, and when times are bad, then you have something to draw on. Our economists often use the word buffers. Are there buffers? Is there something to draw on when times get bad? The degree to which the natural resource boom of a few years ago affected the economy, I think is something that is worth remarking on. I looked up, out of curiosity, what was FDI as a share of GDP back when I lived here in the 90s. And it was something like 1 to 2%. And as late as 2009, I think it was around 9% or so. And then a few years later, it shot up to more than 50%. So this is really one heck of a challenge, I think, to manage all this. But during those boom years, when the economic growth was very, very high, rather than following the counter-cyclical policies, the approach was to think that the growth would be very high for many years in the future, and therefore spend and invest in infrastructure and give the sort of dividend to the population, etc. But that's not the way it works in a natural resource-led economy. So the difficulty now is that we don't have the buffers that are needed. And this is exactly the situation, I think, that was described by the Prime Minister and others, is that now times are much tougher. So what do you do about it? I think the first thing to know is there are no easy solutions. I do think there are solutions, and a lot of the solutions are being worked on, but they're not easy, and they need support. They need some thinking about what the problems are and what needs to be done in terms of tightening fiscal policy, tightening monetary policy, etc. It would be nice if there were easy solutions, but there aren't.
James' question is, we now discuss we need either pro-cyclical or contra-cyclical economic policy in terms of this mining surplus. How do you see the policy implemented in this country today in that terms? And please tell us what is your opinion on that, and is it the right way, or you have a different opinion? Is it what? Please first, how do you see Mongolian policy, economic policy, pro-cyclical or contra-cyclical? Right, it has been pro-cyclical. Pro-cyclical. It has been pro-cyclical. Is it the right way? Is it Pro-cyclical is not the right way, but the past is the past. So now, what I like to say is, now we have to deal with the immediate economic issues, and that means tightening on fiscal and monetary side. It means rebuilding credibility of the budget. I really like the theme of this forum is rebuilding credibility, and I think rebuilding credibility of the budget is important. That involves some things that have already been done, such as integrating the budget, taking a lot of the off-budget spending and putting it onto the budget. I often think that the budget is a beautiful thing because the budget forces the country's leaders, the politicians, to weigh the trade-offs that they face. And so then, when they're working within a fixed envelope and determining what are the priorities for that, then that institutes a measure of control. The budget has some nice features surrounding transparency, competition and procurement, things like that. So bringing things on budget is important. Having credible revenue forecasts is incredibly important as well. And I know the Ministry of Finance has been working on this and are quite good. It's a very technical thing. It's not a political decision to forecast what the revenues will be and therefore how much we have to spend. This is a technical thing. And the level of spending needs to be constrained by the available funds, not by what we wish to spend. Okay, thank you. Ноён дэштэвчэс өөрийнхөө комментад сая одоо сангийн сайт явандаа төсвийн төлөвлөгөө хийж юу гэж хэлж байна. Банкны ерөнхийдөө болохоор одоо энэ төлбөрийн тэнцвэрийг барьчихваа гэж хэлж байна. 7 инфляци байна. Тауруу сангийн сайт байсан хүн одоо ерөнхийдөө эдийн засгийн төлбөр таны 2008 оны юу гэдэг нь гарсан инфляци гэдэг байна. Яг нь бол яг өнөөдрийн байдлаар Монголчууд бидний хамгийн санаа зовж байгаа асуудал хашны асуудал болоод байгаа шүү дээ. Өнөөдөр үндсэндээ 2000 байт явж байна. 12 оны 7 сард 1300 байсан хаш үндсэндээ жил асуудал гэдэг жаач өгөөр өсөж явлаа. Тэгэхээр энэ маань нэг бодлого төрүүлж байгаа юм гэхээр өнөөдрийн явж ирж байгаа манай макро эдийн засгийн менежментийн загвар маань өнөөдрийн Монгол улсын тодорхойлж байгаа энэ солилцоог даван туулах өмнө тавьж байгаа шаардлагыг хангахад яг одоо тар зогсож байна уугүй юу гэдэг асуудал гарч ирж байгаа. Бид сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол улсын мөнгөний нийлүүлэлт төсвийн зарлага импорт горыг хооронд нь уялдуулж жижигхэн товчхон судалгааж үзчихсэн л та. Тэгэхээр яг хөдөлгөөн нь яг адилхан хоорондоо корреляц нь яг нэг живж явж байгаа. Өөрөөр хэлбэл мөнгөний нийлүүлэлт маань ихсгээр эрт хэрэгцээг өдөөж импортыг одоо нэмэгдүүлдэг. Төсвийн зарлага ихсгээр үн тийм адилхан одоо нөлөөлөл үзүүлдэг тийм эдийн засгийн загварууд маань үйлчлэж явж байгаа гэдэг. 2009 оны 9 сарын 1-нд 2008 оны эдийн засгийн хүндрэлийн дараахан
Монгол улсын эдийн засгийг хэрэгжүүлсэн мөний нийлүүлэлт нийт 1.7 их найт төгрөг байсан. Өнөөдөр энэ маань 11 их найт төгрөг болж байна. Үндсэндээ 7 дахин нэмэгдсэн ийм төгрөг байна л да. Одоо наад зах нь манай төсвийн орлого 2011 онд төсвийн орлого 10 оноос 2 дахин өссөн ийм одоо төсөвтэй байсан. Гэхдээ зарлан мөн адилхан орлоготойгоо хамт ингээд 2 дахин өсөж явсан. Тэгэхээр энэ маань юу хийж байгаа вэ гэхээр ерөөсөө энэ макро эдийн засгийн доктортой байдлыг хангахад энэ төсөв мөний бодлого хоёр маань нэлээд одоо тийм голдох үүрэгтэй байгаа. Үүндээ бид бас төрийн бодлогын хувьд мөнгөний бодлого, төсвийн бодлого бидний тэмцэх шаардлага заашгүй гарч иж байна уу да гэсэн ойлголт гарч иж байгаа юм л да. Тэгээ 2010 онд статистикийн ерөнхий газраас нөгөө юуны шатрын баланс гэдэг тэр салбаруудын хоорондын тэнцлийг харуулсан. Аль салбарт бүтээгдэхүүн нь хаана хэрэглэгээс тийм судалгаа Монгол Улсын хэмжээ гаргасан гэдэг. Тэгээ 2010 оны тэр санхүүгийн буюу тэр шатрын балансаар ингээд үзэхэд, ядуурын тэр балансаар ингээд үзэхэд бол Монгол Улсын одоо нийт материалын үйлдвэрлэлийн салбарын импортын орц нь дунджаар 50% гэж гарч ирж байгаа. Заримдаа мэдээж дунджаас өндөр, заримдаа багаар зарим салбарууд дээр. Гэхдээ дунджаар 50% гэдэг маань хань шингээд өсгөд яг одоо манай дотоодын үйлдвэрлэгч нарын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үн нөртөг бас доор хаж 25%-аар өндөрж өсөх. Энэ цаашдаа нэг үн инфляц нөлөөлөх тийм хандлага өдөөж байна гэсэн тийм төлөвлөж болж байгаа юм л да. Тэгээд ер нь бол нэг ялангуяа бид энэ мөнгө төсвийн бодлого дээр хооронд нь уялдаатай зөв тийм альдуухан бодлого бид яаж олох ёстой юм бэ гэдгийг нэлээд бодох хэрэгтэй. Тэгээд одоо тухайлбал бид ингээд эдийн засгт хийж байх үед нь төсгөөж нэмээд мөнгөний үйлчлэж нэмээд ингээд явахаар энэ чинь эдийн засгийн хөөсрүүлээд ингээд сөрөг үр дүнтэй илүүтэй авчрахаар тийм байдлаар явж идэг. Одоо ингээд эдийн засаг баг зэрэг хүндрээд өсөлт нь буураад ингээд явхад одоо тухайлбал ингээд нөгөө төсвийн зарлага хийнэ гэдэг ингээд явж байгаа нэгэн зохицолтод орж байгаа эдийн засгийн улам бүр одоо нокаутанд оруулах тийм одоо болчих юм шиг биз. Энэ уул нь бол пенсионлороо бол эдийн засаг өсөж дэмжиж байхад нь төсөв мөнгө айдуухан бодлого явуулаад эдийн засгийн өсөлт нь буурах үед төсөв нь илүүтэй тэлж эдийн засгийн дэмжинтэй бодлого явуулах хэрэгтэй гэж үздэг. Энийг л бид циклик эдийн засгийн бодлого гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн төсвийн одоогийн байгаа татварын бодлого, төсвийн зарлагын бодлого бид өнөөдөр тавьж байгаа зорилтыг одоо ханган бүхэл ойрын 2-3 жилийн хугацаанд одоо Самура бонд, Чингис бонд гэдэг төлөв томьёо төлөв гараад ирэх үед төсөв маань нэг даахгүй байх. Ийм одоо чиглэл руу явж байгаа гэж би зөвхөн олон жил сангийн яамд ажиллажсэн төсвийн чиглэлээр ажиллажсэн хүний хувьд тийм дүгнэлттэй байх зүйл. 2008 оноос хойш би жил болгон дотор ерөнхий газраас харагддаг доторын тайлбар ингээд анхаарч үздэг л дээ. Монгол улс дотор төлж байгаа доторын албанд өөрийнхөө одоо ганц төлөвлөгөө тушааж байгаа бүх байгууллагуудын нэгтгэж мэдээлэл гаргадаг. Тэгээд тэндээс нэг сонирхолтой зүйл гарч ирж байгаа. Тэр нь юу юм гэхээр тухайлбал одоо 2012 онд Монгол улсын нийт аж ахуйн нэгж байгууллагуудын 7% нь 12 оны нийт одоо борлуулалтын 96%-ийг хийсэн байдаг. Гэтэл нийт одоо аж ахуйн нэгж байгууллагуудын 90% нь Монгол улсын нийт одоо борлуулалтын орлогын 4% хийж байгаа байхгүй юу? Энэ чинь юу гэж байна вэ гэхээр ерөөсөө эдийн засгийн тийм одоо хэд төлөвлөх байдлуугаа явж байгаа юм шүү гэдэг тийм хандлага шилж байгаа. Тэгээд энэ ашигын юг 2010 оны жишээ тухайд бодоод үзэхэд уулуурхай салбарын олж байгаа ашигын одоо тэр төвшин бусад салбарынхаа дунджаас бараг 3 дахин өндөр. Банк санхүүгийн байгууллагуудын олж байгаа ашиг нь 2 дахин өндөр шиг ийм одоо төвцөг гарч ирсэн. Сайн таны динамикийг хараад яагаад ч баа хэмжээний бүх татврын төлөвлөгөөний би метр ингээ хараад байх эдийн засгийн бүтцээсээ болоод саяын
хүмүүсийн одоо ярьснаас ингээд үзэхэд 2009 онд бид IMF-с тусламж авч иж гарсан шүү дээ. Тийм байдал Монгол хүрэх хичээл үгүй юу гэдэг энийг таны бодлоор үгж ядгийг асуумаар байна. Дараа нь арчаас үгээс ингээд бас дахиад хийх гэсэн юм аа. Тэгээд бид нар IMF-ийн одоо энэ тусгай зээлнээс standby зэрэг авах шаардлага үгүй юу гэдэг байдаг таны бодлоор. За ер нь бол Америк хөтөлбөрийг авах гэдэг маань бас тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө бие даасан бодлого хязгаарлаж байгаа хэрэг шүү дээ. Аргагүй байдалд орол тийм хөтөлбөр авч таа тийм ээ. Зүгээр миний үзэж байгаагаар хэрв Монгол банк манай засгийн газар тэр дотроос сангийн яамад хоорондоо бодлого зөв үйлдэлтэй байгаад зөв бодлого явуулах юм бол энэ тохиолдолд бол бидэнд бодит сангийн хөтөлбөр авах шаардлага байна. Хэрв ингэж чадахгүй бол бодит сангийн хөтөлбөрийг авч тэр одоо байгаа хүмүүстээ давтах. Тэгээд энэ чадж ийн үгүй юу? Хоёрдугаар Монгол банк таны бодлоор би өөрөөс асуугаад таны бодлоор бие даасан засгийн газраас бие даасан хараат тус байдаг гэсэн энэ статус нь ямар байна гэж та бодож байна? Ер нь бие даасан хараат байдаг гэдэг маань тийм хүндэн төсөөлөн бодлого гэдэг нь биш шүү дээ. Хоорондоо зохицсон одоо шинэ Монгол засгийн газар эдээс гэрчмжүүлэх бодлого явуулж байна. Тэгэхээр хэрэг Монгол засгийн газар эдээс гэрчмжүүлэх бодлого явуулж байгаа бол мөнгөний бодлогоч дээр, төсвийн бодлогоч дээр тэрэндээ нийцсэн тийм бодлого хөстэй. Тэгвэл гэрчмжүүлсэн бодлого явуулж байхад нөгөө талд налидын одоо ингээд шуурсан, тансан, хассан ийм байдлаар явах нь нөгөө бодлого зүгээр цаасан дээр аман дээр гарч үлдэх. Яг боддоор бол ингээд эдийн засаг тийм таамагтай бос байх тийм хандлага гарах юм гэж би харж байгаа. Тэгэхээр яг одоо цагтай хэмжээний үгүй юу гэдэг шууд асуулт хариулт авсангүй. Тэгэхээр энийг би доктор Арчаас үлдээд макро эдийн засгаар олон жилийн судалгаа хийсэн. Тасаа одоо ингээд макро эдийн засаг боловсруулалтын хадрыг хариуцж байгаа хүмүүсийн саналыг сонслоо. Таны яаж харж байгаа жилийн хугацаанд бид энэ шууд за ихэд одоо бид юу ойлгож байгаа вэ гэхээр мөчлөд авсан бодлого ирсэн. За ингэж ирснээр болохоор өнөөдөр хямрал болоод ирэх үед төсвийн бодлого үргэлжлэж чадахгүй эдийн засгийг хяналтаас хамгаалж чадахгүй юм байл орчод байгаа. Нөгөө тал дээр төлбөрийн баланс маань алдагдaltaй байгаа учраас валютын ашиглахгүй тэрнээс болоод Монгол банк одоо янз бүрийн байдлаар мөнгөний их бодлого явуулж чадсангүй. Ааврон гэсэн зүйл. Тэгэхээр бол энэ бол нэгэн үнгийн асуудал. Бид яаж одоо бид юу ойлгох ёстой гэхээр Монголын эдийн засаг бол дандаа энэ төв эдийн зах зээлийн хилэлцэлд бол байнгын зүйн нөлөөлөл явж ирнэ. Явах болно. Одоо бид юу сурсан байх ёстой вэ гэх юм бол харин ирээдүйд яаж энэс байнгын хамгаалалтай байх вэ? Бодлогын орон зайны хувьд хэмжээгээр тэрэнд хариу үйлдэл үзүүлдэг тийм хамгаалалт бол хийх ёстой болж байгаа. Энэ бол нэгдүгээр төсвийн бодлого өөрөө бол маш их хатан болж байгаа юм. Яг үгүй сайн эдийн засаг өсөж байгаа үед хадгаламж хийх, төсвийн тогтворчлолтын санал өгөх хийх, одоо баялагын санал өгөх хийх хөрвөлөл бүрдүүлэх замаар бол эдийн засаг хямрж байгаа үед түүнийг ашигладаг байлаа. Энэ мөн ялгаа мөнгөний бодлогыг ажиллах бас механизм үүсгэж байгаа юм. За тэр яг энэ дээр бол нэлээд дахиад цааш нь ярих байх гэж бодож байна. Одоо яг өнөөгийн нөхцөл байдал дээр юу үүсэж байгааг ярьцгаая. За өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийг харах юм бол 7.8% өсөлт гэж байгаа. Энэ гэхдээ бас нэг жоохон сонин тоо санагдаад байгаа юм бол бас тэр тэрний салбарын өсөлтийг анзаараад үзэхээр 23% өссөн харагдаад л тэр бас арай байж боломжгүй тоо харагдаж байлаа. Магадгүй тэр зүйл засаад яг гоо тоо харагдаад юм гэхээр тэрнийхээ тэрний салбарын дотоодын нөхцөлийн тооцоо зэрэгцүүлсэн өмнө тухайн оны өмнөх 2 нь бол яг адилхан тоо байгаа. Цэгийн ардах тоо нь яг адилхан тоо байлаа. Тэр бол зэрэгцүүлж үзээгүйгээр тооцсон юм гэж байгаа. За тэгэхээр бол магадгүй
тэрээс хамаарал дотоод нийтдээ түнд нэг 10 орчим хөгжиж байгаа салбар. Тэгээд энэ өсөлт бол магадгүй 7.8 өсөлт магадгүйнээс бага 6-аар орох болж бодож байгаа. Яг өнөөгийн нөхцөл байдал дээр үнэхээр өнгөрсөн жил бол хослооны салбар болсон байгаа. 6.7 багаар буурч байгаа. Барилгын салбар бол нэг хувь өсөлттэй байгаа. Хамгийн их өссөн салбар бол уулуурхайн салбар энэ бол 2% өссөн. Гэмалжийн салбар 15% өссөн. Тэгэхээр энэ нүг харуулж байгаа нөхөр энэ жил одоо жишээ нь уулуурхайн салбар 2% хийх өсвөөс хамааран эдийн засгийн өсөлт маань хэд байх вэ гэдэг нь бас сонирхолтой болох байна. Тэгэхээр энэ бол нөгөө талаараа эрэлт талаас нь авч гэх юм бол сангийн сайд хэлж байгаа энэ төсөв тодтол хийж магадгүй гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ юу болж байгаа юм бэ? Орлон үзэхгүй бодит байдлаар нийцэхгүй болоод ирсэн юм бол магадгүй төсвийн зардал дахиад буурч магадгүй гэсэн үзэгдэл байна. За хэрвээ төсвийн зардал бодисноос буураад гэх юм бол бодитгаараа төсвийн зардал бол унжираа гэсэн дотоод нийтлэл үүсгэх үзүүлэлтээр нөгөө талаас бол хөрөнгө оруулалт бол буураад ирэх байх. Болоосоо буураад. За одоо ингээд зээлийн хүүг аваад үзэх юм бол нэг аргустор 20% донд зээлийн хүүг болсон. Нэг инфляц бол ашиг буугаад ирж байна. Тэр бодит зээлийн хүүг бол өсөж эхэлж байгаа. Бодит зээлийн хүүг өсөд эхэлж байгаа учраас магадгүй хөрөнгө оруулалт эрэлт буурах байх гэж бодож байгаа. Энэ юмнууд ингээд анзаарах юм бол нэг тийм сайн дүр зураг болоод ажиллахгүй бид нар бол ялангуяа эндх сэдвүүд бол энэ ойлгогийн асуудал, таамаглалын асуудал энэ дээр энэ бол их яриад ахсан биш байх гэж миний хувьд бол мэдээж явах юм бол сайн байх. Тэгэхээр бид нэг гол нь бол тэр хэмжээний мөнгө болоод хэмжээ явж явах хэмжээний мөнгө байгаа. Нөрөө өдөртлөө үйлдэл нэг гарсан одоо арилжааны банкуд буюу бонд эзэмшиж байгаа засгийн газрын бонд эзэмшиж байгаа хүмүүс итгэлүүд бол энэ мөнгөө баталгаажуулж одоо гадагшаа зарч ч юм уу гэж мөнгө оруулах болцоо өгсөн байна гэж харж байгаа. Энэ бол баг 1.4 орчим 1.5 орчим доллараас орж ирэх магадлалтай юм гэж харж байгаа. Тэгээ магадлалтай байна. Яг тэгэхээр нэгдүгээр нь өнгөрсөн одоо 4 сарын 1-нд чинь баг 10 орчим тэрбумын засгийн газар бонд зарж авч байгаа ажлын банкуудыг булаацтааш байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол ажлын банкуд бол баг бонд зарсан хэрэглэхгүй гэсэн сан тийм сэтгэл төрж байгаа. Илүү засгийн газрын бонд явахны шалтгаан яг нь эрсдэл багтаа ийм байлтай байна. За энэ үед үнэхээр бол төсвийн бодлогод бол бас эдийн засгийг ингэж хямлаас сэргийлэх ялангуяа бол цааш эдийн засгийг жоо төвчүүлэх тал дээр үнэхээр хязгаарлалт нь бол үүндээ бас гарна болоо үлээстэй байгаа би бол харж байгаа. Одоо бол харьцангуй нэг хийж чадах бид нар дотоодын хийж чадах зүйл бол одоо мөнгөний орлогоор харьцангуй их болцоо юу үүсгэж гэж харж байгаа. Ерөнхийдөө бол мөнгөний нийлүүлэлт бол сүүлийн хэдэн мөнгөний нийлүүлэлтийг харах бол өнгөрсөн оноос хойш буурсаар одоо бол яг нөөц мөнгөний хэмжээ бол 12% болсон байх жишээ. M1 мөнгөний хэмжээ 10 орчим онцгой байх жишээ байна. Тэгэхээр яаж юм вэхээр эдийн засгийн өндөө бол агшж байгаа гэж хэлжтэй. Хэрвээ эдийн засаг өсчихсэн бол мөнгөний нийлүүлэлт хэрэгцээ бол өсөж байгаа юм. Үүний үр дүнд бол юу болж байгаа вэ гэхээр одоо инфляц бол 2 сарын байдлаар 9.3 барсан. 3 сарын мэдээ удахгүй байх энэ бол миний бодлоор бараг 7 болж байгаа юм. Энэ бол нэрээс доош орчих байна. За ингэж бодох юм бол золоо хэрэглэгчийн одоо зорьсон зорилго бол үндсэн дээр бол хүрч байна гэж харж байгаа. 8% инфляц. Энэ бол юу үүсэж байна вэ гэхээр одоо жоохон мөнгөний төлөх бодлого явуулж ирэх цаг болж байгаа юм шүү гэж харж байгаа. За энэ дээр бас юм хэлэхэд инфляц үүсч магадгүй. За инфляц цааш үүсч магадгүй. Гэхдээ инфляцийн бүтцийг анзаарах бид нэр хамгийн эцэс юуг анхаарах хэрэгтэй гэх юм бол ард түмний амжиргааг анзаарах хэрэгтэй. Одоо жишээлбэл бомжжаас доош одоо бага болтой хүмүүсийн хувьд бол хүнсний бараа нэг эсэх хувийн юм бол мэдээж төсөлт нь бол өндөр хөлсөж байгаа. Хамгийн өндөр хөлсөж байгаа. Тэгээ өнгөрсөн жилийн ингээд 2 сарын байдлаар авсан хүнсний барааны инфляц хамгийн бага байсан ба 4% инфляцтай. Тэгэхээр яаж юм гэхээр тэр хүмүүсийн хувьд хамгийн хүнслээ байж та. Тэгээ инфляц бага учраас
одоо ингээд төрх хитэх бодлого явуулаад эхлэх юм бол миний бодлоор бол ханш бол бацсан өсөх байх гэж бодож байгаа. Энэ бол мөн эргээд импорт жоохон болмаа л та. Экспорт жоохон өсөх магадгүй. Хамгийн гол нь яаж байгаа вэ гэхээр явсаар өсөр байгаа энэ төлбөрийн баланс өөр баланс болж байгаа. Өөр аянда. Энэ үрдэнд яаж байгаа вэ гэхээр банкнд банкнууд зээлийн өсрөл бий болж байгаа. За энэ эдийн засгийн санхүү болно тэтгэж тийм болцоо байна гэж байна. Тэгээд чухал асуудлуудыг түр яриад Монгол засгийн газар гаднаас ч явж байгаа, дотрос ч явж байгаа, одоо ялангуяа банкудаас тавьж байгаа зээлийн хөвгүүд байгаа тухай ярьлаа. Тэгэхээр цаг хугацаа бол жоохон хоцорч ирсэн учраас би хүмүүс боломж өгөх орцогчлоо. Тэгээд зөвхөн сангийн сайдаас банкныхаа ерөнхийлөгчөөс нэг асуулт асуугаад тэгээд сангийн сайдаас яг бид нар 2 дахь тойрогтой монд хугацааны эдийн засгийн төрхийг ярих гэсэн учраас жишээ 2017 онд та сонгуулийн дараа хэрэг та сангийн сайд хэвээр байна гэж бодлоо. 2017 онд 500-аас 600-аас яг 18 оны 1 сар болгосон байлээ. 17 оны 12 сарын. Тэгээд 2017 онд энэ байдлаар явхад бүх төсвийнхаа 50-60% эдийн засаг Монголын доллараар Монгол улсыг та сангийн сайд байвал тэр үед тэхийн тул яах вэ? Одоо та өнөөдөр нөөцөө өнөөдөр бүгдүүлж байна. Ер нь та яаж харж байгаа юм? За сая их хурлаар юу үзүүлэхин тухай хууль батлагдаж ирсэн байж байгаа. Манай мэдээс одоо бас бүрийн төлөвлөсөний стратеги төлөвлөгөөг боловсруулж байна. Тэр төлөвлөгөөний хувьд үндсэндээ одоо үүссэн байгаа хүмүүсийн сэдвийн бүрийн хэрэглээ одоо төлөвлөгөө гэдэг дээр төлөвлөсөний стратеги төлөвлөгөө боловсруулж заашгүй бодлоготой ажиллах шаардлага бий. Өөрчлөлт бодлого зүгээр нэг харахад бол манай улсын хувьд энэ ойрын хугацаанд төлөвлөх энэ хоёр бондын хамтурыг бол төлөвлөхөд төлөвлөлтөд нөөц бүрдүүлж төлөвлөхөд маш их ийм болцоо боломж бол ер нь гарахгүй байх гэж бодож байна. Манай эдийн засгийн хувьд бол хэлжлээ л да. Өвчлөлт дагсан ийм бодлого хэрэгжүүлсэн гэж. Өвчлөлт дагсан бодлого хэрэгжүүлэхдээ магадгүй хөрөнгөлөлт бий болох нөөц бий болох байдлаар хэрэгжүүлсэн бол Монгол улс нийтлээ давуу тал авчих байсан. Нөгөө талдаа өвчлөлт дагсан энэ одоо бодлогын хүрээд энэ байгаа гарч ирсэн тухайн үеийн боломжийг бид нар хөрөнгөний зардал болгож хувирсан бол магадгүй Монгол улсад бас их том боломж бий болохыг үүсгэж байх бас. Дарамтсалтай бол ингэж шалтгаанаас шалтгаалаад өнөөдөр бол цаашдаа одоо хөрөнгөлөлт үүсгэж явах болцоо боломж бол төсвөл байхгүй. Би төлөвлөгдсөн зардалаа хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг асуудлыг ярьж байгаа болохоос биш. Ирээдүйд одоо төлөвлөгөө хөрөнгөлөлт үүсгэж төлөх болцоо боломжийг бий болгох асуудлыг ярих юм боломжгүй байгаа учраас магадгүй тухайн үед одоо төлбөр үүсгэхдээ дахин санхүүжүүлэх байдлаар үүсгэх болцоо боломж харагдаж байна. За, restructure гэж ярьж байна. Тийм чиглэлтэй биш. Тэр банкны ерөнхийлөгчийн хувьд асуултыг давхар гарч ирээд байгаа маа. Тэгэхээр та байгуулсан swapping-ийг хэмжээний нэмэгдсэн эсэйбийн ерөнхийлөгчийн сезонын ерөнхийлөгчийн альчдаг бие. Тэгээ энэ танд энэ мөнгөний нөөцөөр барих боломж боломж өгөөд тэр swap-ийг дэндүү хэрэглэж байна уу? Үгүй юу гэсэн яриа гараад энэ та энд хариу өгөөч. Валютын нөөцийн талаар бид нар мэдээлэл бол олон нийтэд тогтмолдож байгаа. Яг нэг хөрөнгөлөлт бол сүүлийн 12 сарын тусалтай гарч ирсэн. 1.6 хүрч ирсэн. За 10 сарын үеийн маань 1.2 дэг байсан. Бид нар мэдээж валютын нөөцийн хэмжээ нөлөөлдөг, трендэд нөлөөлдөг олон үзүүлэлт үйлдэл зах зээлийн мэдрээ оролцооноос гадна одоо алтны тушаалтын экспортын ер нь олон юмудаас нөлөөлдөг. Хамгийн гол нь валютын нөөц маань бидний эзэлснээр нийт импортын хэдэн сарыг хангалттай байх вэ гэдэг
Энэ үзүүлэлт гол үзүүлэлт шүү дээ. Энийг яг олон улсын гарагчлаар 3 сар гэж ярьдаг, 2.8 сар хвцаа л дээ. Энийг бид нар тооцож үзэхдээ яг 13 оны импортоор тооцоод үзвэл их өөр. А яг бодиттой сүүлийн 3 сарын импорт бол нэг сартаа 300 сая доллар боллоо шүү дээ. Тэр одоо 3 сарыг хангахын тулд 900 сая долларын нөөцтэй байх бол хангалттай гэж үздэг. Нөгөө талаас тэгэхээр хэрэгчид нөгөө экспортын хэмжээ чинь их манай бүрийн асуудал бага болоод экспорт чинь их импорт нэлээд бүр багасчихлаа. Тэр үед ашигтай байна. Тэгэхээр бид нар бас нэг тоон имийг олон нийтийн дунд яваад тоон дээр бас эндүүрмээр энэ бол эдийн засгийн гэртэй хүмүүс гэж ярьдаг алдаа багш. Тоог буруу хэлээд байх юм. Тэгээд тэнцэг textтэй буруу алдаа багш. Экспорт бол өссөн байгаа шүү дээ. Зүйл өөрч. Импорт маань огцсон байгаа шүү дээ. Яагаад гэвэл ханшаа бид 2 жилийн дотор 50% гэсэн үг байна. Тэгэхээр өнөөдөр Монголын урсгал тэнцвэрлэлээр бид нар 30% алдагтай байлаа шүү дээ. Одоо GDP дээр дотоод нэмэлт бүтээгдэхүүн харьцуулахад өнөөдөр энэ чинь 8% болсон. Худалдаа бол плюс болсон байна. Урсгал одоо хөрөнгөний ганцхан дээр бид нар асар том плюстэй явдаг байсан шүү дээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт чинь GDP-ийн 50%-аас давсан байсан. Үгүй шүү дээ. Тэгэхээр одоо энэ маань өөрөө GDP-ийн 4%-тэй тэнцвэрлэлээ шүү дээ. Энэ тоонуудаар бид нар нэгдүгээр хэцүү харж зөв тооноор харьцаж ярьдаг. Хятадтай байгуулсан swap-ын гэрээ саяын одоо экспортын талтай. Хятадтай байгуулсан swap-ын хэлцээр гэдэг бол хоёр орны мөнгөнд тэмдэг шалцах гэрээ шүү дээ. Би ч юм хөгжийн дараа нөгөө юм буцаагаад авна. Хариуд нь чинь одоо энийг хөгжиж тэрийг би буцаагаад өгсөн swap-ын хэлцэл шүү дээ. Энэ маань өөрөө бид нар 3 жилээр байгуулагддаг цаашаа сонгож явагддаг ийм төрлийн зүйл. Тэгэхээр энийг бол бидний хувьд бол саяын эдийн засгийн хүндрэл, эдийн засгийн удаашралт бол бид нар ихтэй ашиглаж хэлсэн. За тэгэхээр энэ маань чинь цааш тэмж ашиглаж явна. Энэ маань өөрөө эдийн засгийн зөвлөн газарт валютын огц үе одоо уул уурхайн үнийн супер цикл гэж үзье л дээ 12 11 он. Энэ супер цикл чинь байхгүй болж байгаагаас шалтгаалж байгаа тэр 13 оны шокыг төлбөрийн тэнцэлтэй 2 тэрбум доллар шоолгосон шүү дээ. Энийг мэдгээд ихэд энэний эсрэг одоо эдийн засгийн зөвлөн газарт болохоор бид нар зайлшгүй инвестицийг хийсэн. За энэ асуултыг одоо энэ дарнаас гарах хүмүүс нэмж асууж магадгүй. Ингээд би ингээд микрофон байгаа хоёр талд асуух хүмүүс нь 2 юм уу 3 хүн амжих шиг байна. Дарнаас бидний сайн ярьсан асуултанд оролцох санал хийлээ. Асуулт тавих хүмүүс байвал нэг минут хугацаагаар заавал дээрээ тэнцвэрээр асуулт тавих хэрэгтэй. За би сүүсний инженерийн холбоот төлөөлж байгаа амжилт юм байна. Тэгэхээр сая Монгол улсын ерөнхий бичгийн зөвлөх ялгаа макро эдийн засгийн одоо хамгийн тооцоолсон санаа зовж байгаа асуудал валютын ханшаа доллар бол 2000 төгрөгчлээ 1.6 жилийн дотор ханшууд 60% өсчлөө. Судлаач доктор Алчаас үг нь болохоор долларын ханш жоох өсөх байж байгаа яах вэ гэсэн юм байна. Энэтэй холбоотойгоор төв банкны ерөнхийлөгчөөс асуулт тавьсан байна. Нэгдүгээр энэ долларын ханшны өсөлт цаашдаа одоо ямар үйл зорилготой байх вэ? Энийг бууруулж чадах уу юу гэсэн нэг юм асуулт байна. Энэ бол одоо бас зөвхөн манай төр засгийн одоо дээд хүрээлэл юм биш. Нийт ард иргэдийн санаа зовоож байгаа асуулт биш. Түрүү дааш дурж зөвлөх юм талаар ярьсан. Хоёрдугаар бол энэ валютын ханшны өөрчлөлтийн хариуцлагыг Монгол банк хүлээх ёстой гэж зарим нь ярих юм аа. Зарим нь болохоор хүлээх ёсгүй гэж ярих юм аа. Энэ асуултанд та бас хариулт өгч буй байсан. Ийм хоёр асуулт байна л. Гэхдээ энэ маань дотоодын үйлдвэрлэлд хэмжээд дотоодын ажлын байранд дэмжиж байгаа бол ирээний биш. 2 жилийн өмнө яг энэ форумд би ярьжсэн. Ирээний эдийн засгийн дэмжлэгийн бодлого бол ерөнхийдөө өөрчлөгдөнө гэж. Сая бол ерөнхийдөө өөрчлөгдөж чинь тэр чиглэл рүүгээ явж байгаа бол ханш бол өөрөө зах зээлээ зарчмаар хөтлөж явах нь зөвтэй. Сүүлийн 2 жилийн дотор долларын ханшийг их ярьдаг 60% гэж. Гэтэл Монгол улсын худалдаанд өөр бусад валютууд асар өндөрөөр хэрэглэгддэг. Тийм учраас үлжиж байгаа ханшны хувьд 40% хөдөлгөөн гарсан байгаа. 40% хөдөлгөөний шалтгаан
яагаад энэ өөр зайлшгүй шаардлагатай болов энэ трендийг Монгол он хүлээн зөвшөөрөх ёстой юу үгүй юу гэдэг дээр бол онлын маргааны бид олон жил хийж болох байх. Гэхдээ миний бодлоор яг хувийн бодлоор Монгол он дээр бид бодлого хэрэгжүүлж байгаа юм. Айчмаар энэ тохируулга хийж байгаа бол энэ үзүүлэлтийг зайлшгүй шаардлагатай зүйл. Яг бодит байдал руугаа Монголын эдийн засгийг чиглүүлж үзэж байгаа зүйл. Зүгээр долларын ханш макро эдийн засгийн үзүүлэлт мөн үү биш үү гэдэг бол маргах жоох юм хэцүү. Тэр макро эдийн засгийн тухай ярих гэсэн сэдвээс үүсэх долларын ханшны тухай олон юм ярих бол хүссэнгүй гэдэг юм. Зүгээр макро эдийн засгийн тэнцлээ харж байгаа бол төлбөрийн тэнцлийнхаа тоонуудаа харна гэсэн үндэслэлээс бид эргэж хараад сая би улсын төсөв маань энэ жилдээ үнэхээр 1.80 төгрөгөөр дотоодын эдийн засгт ачааллгүйгээр санхүүжүүлээд төлбөрийн тэнцлийг бид нар энэ онд 2 жилийн өмнө 2 тэрбум долларын авдаг байсан төлбөрийн тэнцлийг энэ 15 онд ядаж нэг тэнцвэртэй түвшинд нь авчирч чадах юм бол 14 онд энэ маань 600 сая доллар болсон хасах. Тэгэх юм бол долларын ханшин дээр бол энэ жилдээ бол нэг онцгой өөрчлөлт хэрэггүй байна. А нэгэн ханшин дээр ийм онцгой өөрчлөлт 15 онд гарахгүй учраас энэ оны инфляцийг бид нар 7% дээр ирэх бодит төсөөлөл дээр суурилж байгаа. Мэдээж валютын сайн нар бол 8% төсөөлөлтэй байх шиг байна лээ. Бид нар бол 7 дээр бүр нэрх болцоотой гэж байна. Тэгээ ялангуяа яагаад энэ тоонууд ингээд ард нь ямар үндэслэлээр юун дээр суурилаад бид нар ингээд юм гэхээр түрүүн агчаа зөвлөж энэ статистик сайн харж байгаа мөнгөний дэлхийд бол 15 экснээс бол хийгдээгүй. Гадаад валютын орохын хөвс бол их сайжраагүй. Гэхдээ нэгдүгээр үйлдвэрлэлийн тоо одоо чинь өчигдөр бид нар эцсийн тоонуудаа хараад сууж байлаа. Нэгдүгээр үйлдвэрлэхэд бол импорт бол бараг нэг валютын сангийн бидний хамтарсан 15 оны төсөөллөөс бараг 200 саяар бууцсан байна. Тэр энэ 200 саяын ийм хэмжээгээр юм бол худалдаан дээр бол бид нар нэлээд том эрг плюстэй энэ жилдээ бол гарах юм байна гэсэн төсөөлөлтэй байна. Энэ мэдээж энэ валютын зах тал эргээр нөлөөлнө. Оны төсөлд Монгол улсын Монгол улсын валютын нөөц нэлээд нэмэгдсэн гарах болов гэсэн ийм төсөөлөлтөнд бид сууж байна. Гэхдээ дөрөв биелсэн 10 зүйлийг дөрөв бид товчхон ярьсан. Энэ олон 15 онд багтаж хийхээс энэ олон төсөөллүүд маань биелгүй шийдэл. Энэ дээр бид нар ажиллаж байна. Дараагийн асуулт. Монгол бид зөвлөг төрөлх байгууллага найздаг байна. За би шахуулцгүй баялаг бүтээгчдийг төлөөж ирсэн. Тэгээд нэг хүсэлт нэг асуулт байна. За хүсэлт нь юу гэхээр сая түрүүн равчаас үргэлжлээ том төслүүдийг явуулах юм бол гэхдээ явуулах юм бол биш явуулахын төлөө байгаасаа гэж хүсэж байна. Яагаад гэхээр энэ жижиг дунд үйлдвэрлэгч нар жинхэнэ утгаараа хаялхан ирдэг зүйл бол үнэхээр энэ том төслүүд байгаамаа. Тэгэхээр үндэснийхээ одоо томоохон бүтээн босгогчд буюу томоохон төслийг хэрэгжүүлж байгаа үндэснийхээ үйлдвэрлэгч нар дотоодынхоо хөрөнгө оруулагч нарын итгэлцээ төлхөө одоо өгөөсэй гэж хүсэж байна. Яг тэгэхээр Монгол хүний хөдөлмөр Монгол хүний хувьцаа орсон болон Монголдо бүгд шингэж өгдөгийг та бүхэн бүгдээрээ сайн мэдж байгаа. За хүсэл нь юу вэ гэхээр монголчууд бид нар их цөөхүүлээ. Тийм болохоор маш их техник тоног төхөөрөмж технологи хөгжиж бид нар үйлдвэрлэгч орн болж чадна гэдгийг та бүхэн бас мэдж байгаа. Тэхийн тулд үйлдвэрлэгч бид нар яахын аргагүй хөрөнгө санхүү хэрэгтэй байдаг. Тэгэхээр яагаад гадаадын банкуд орж ирж болгоом болоо дотоодынхоо банкуудын одоо юу гэдэг ихтгэлийг бид нар авч чадахгүй маа үндэсний үйлдвэрлэгч нар. Тийм болохоор үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд урт удаан хугацаатай санхүүжилт биднэрт хэрэгтэй байна. Тийм болохоор энэ гадны орж ирэх гэсэн хүсэлтэй байгаа банкуудыг нь ямар учраас авч ирэх юм бол гэж маш их олон үйлдвэрлэгч нар асуудаг. Тийм болохоор энэ асуултанд хариулж өгчээ. За баярлалаа. Гадаадын банкуудыг яг оруулах байх гэж асууж байна. Энэ хариулт. Би яриад гадаадын банкуудыг хоригдсан зүйл байхгүй шүү дээ. Яагаад орж ирэхгүй байгаа нь болохоор одоохондоо нэг ч өргөдлөө өгсөн нэг шалгалтай. Би танай эдийн засгийн дотор чинь ороод өгөөсөө авчаад бид хүмүүс яагаад зээл өгөх гэдэг явъя гэсэн ийм хүсэлтэд өгсөн одоогор бол их банк ашиг. Яагаад гэдгийг бол сая түрүүн бас баабарч их товчхон ойлгомжтой биднэрт хэллээ. За тэгээд бас олон шалтгаанууд мэдээж байдаг. Манай нийт эдийн засгийн багтаамж
олон юмнаас шалтгаалтай зүйл л дээ. Энэ дотор бас нэг юм андуураад авчихсан үйлдвэрчлэлт болон аж үйлдвэрийн салбарын зээл мэдээж болж өгөх баг үнэтэй. Тэгээд инфляц болж байгаа учраас хүү болох хүлээлт бол бид нарт бас байгаа. Тэр агчаас өрнөж хэлж байна. Тэгээд инфляц ингээд бууж ирж байгаа тохиолдолд бодлогын хүү дундад зээлийн хүч нарийн өндөр талдаа байгаа дээ. Тэр ийм боломж гарах юм биш үү гэж. Эсвэл мөнгөний нөлөөлөлтөд дэлгэсэн юм. Эсвэл хүүгээ бүрэх боломж гарах юм биш үү гэж. Ийм боломжийн сонголтууд байгаа гэдгийг бол хүлээн зөвшөөрч байна. Зөвхөн уртуулгын дунд хугацааны тэр зээл бий бол ганцхан арга байгаа шүү дээ. Тэрийг л одоо өнөөдрийн макро панел дээр бол нэлийн ярих юм бол гэж хүлээж ирсэн. Тэгсэн чинь зарим дотоод эксперимент яриад явуулдаг шиг байна. Урт хугацааны зээл, хямд зээл хэмжээ нэмэгдэхэд хуримтлал хэрэгтэй шүү дээ. Тэр хуримтлалыг тийм эдийн засгт болохгүй төрж яриад байгаа counter cycle буюу мөчлөгийн зөвлөсөн 17% өсөх бидний шаардлага байгаагүй гэж би чинь үздэг. 7% бид нар хуримтлаж явах хэрэгтэй байсан. 14% өсөж байгаа орнд 4% бид нар хуримтлаж явах хэрэгтэй. Тэгээд яагаад хуримтлахгүй вэ? Тэр энэ хуримтлагыг тогтолцоогоо бий болгож авахгүй бол бид нар хизээж энэ урт хугацааны үйлдвэржилтийг дэмжсэн 5-10 жил 15 жилийн зээл бол гарахгүй шүү. Анхны тогтолцоог сая Жаргал сайхан модератор маань сайн мэдчихэж байгаа. Сая энэ моргчийн тогтолцоон дээр бид нар хийж үзлээ. 80,000 төгрөг сар болгон 500,000 төгрөгийг хөрөнгөлсөн шүү дээ. Орос улсны тогтолцоон дээр сарда 40 тэрбум төгрөг буюу хүү болгон зээлийн төлбөртэй хөрөнгөлж байгаа. Үндсөөрийн төлбөртэй. Жилдээ 500 тэрбум төгрөг хөрөнгөлдөг энэ тогтолцоо энэ 14 онд бий болж шүү. Энэ 14 оны энэ тогтолцоо цаашаа үргэлжлээд нэгдэж явна. Нөгөө талаар нийгмийн даатгалын тэтгэврийн төлбөрийн төлбөрүүд маань нэмэгдэж эхэллээ. Моргчийн тогтолцооны өмнө оны эцсийн үлдэгдэл нь 200 гаруй 300 хүрэхгүй тэрбум төгрөг байдаг байсан бол одоо оны эцэст 700 гаруй явчихсан шүү дээ. Хаана 400 тэрбум төгрөгийг хуримтлал бид нар хэрэглэнээс аваад хуримтлалын систем рүү одоо шилжиж эхэлж байна. Хуримтлалын хамгийн нэг том нууц ипотекийн энэ хуримтлал болсон нүгэн. Гэхдээ одоо банкуд сүүлийн үед 8% зээлийг багасгах шаардлага өндөр болгож байгааг бол шалтгаан бол тэр ажил олгогчид ажилтай хүмүүсийн тоо төлөх хэмжээ багасж байгаа гэж нэг тийм риск байгаа. Гэхдээ бол чиний хуримтлал зөв. Хуримтлал хамгийн бага бий болж байгаа бол төрийн хадгаламжийн тэтгэврийн энэ сангууд өчигдөр харин аваад тийм нэг юм яригдж ирсэн. Энэ ихтэй явагдах юм бол эдийн засаг зөв юу суурь тавигдаж байна гэж үзэж байгаа. Юуны хувьд бол цаг багаас учраас энэ мега төсвүүдийн хувьд сангийн сайтай бол 2-7 хоногийн өмнө байна юу засгийн газраас хятадын нэг тэрбум төр зээлээ хөөцөлдөё. Тэрний ихэнхийн тэр 700-600 байв юу усан захиргааны станцад бусдын юу шинэ онгоцны буудлууд тавих замыг тавья гэж хэлж тийм чиглэл гарсан байсан. Тэгэхээр энэ нөгөө нэг 58%-ийн төв юу дэврийг зөрчихгүйгээр дотор нь орсон зээл үү эсвэл шинээр авах гэж байгаа зээл үү? За ер нь бол мега төслүүдийн хувьд бол аль болох хөдлөх хэрэгтэй гэж маань ойлголоо хамтлагаас гадна олон захиалгын станцууд байна. Тэгээд төслүүдийг бол концессийн гэрээгээр хэрэгжүүлээд явах хэрэгтэй гэсэн ийм бодолтой энэ чиглэлээр ч гэсэн ажиллаж байна. Энэ маань ч гэсэн ихэд манай төлбөрийн тэнцвэр нөлөөлөх хэмжээний бодлогыг одоо оруулж ирэх энэ бололцоо боломжтой бий. Гэхдээ капитал авах экспортын зээлийн хүрээнд бол тодорхой хэмжээнд бас энэ зээлээр авч санхүүжүүлэх төсөл төрөлжлөлтөөр болсон газрын тогтоол гарсан байж байгаа. За энэ тогтоолын хүрээнд бол бид бас аль болох бүр хэрэгцсэн хүрээнд өөрчлөлт оруулаад явах хэрэгтэй бол чиглэлийг барьсан. Тэгээд бүр хэрэгцсэн хүрээнд өөрчлөлт орох юм бол цаашлаа энэ эдийн зээлээр санхүүжүүлэх төслүүд маань явна. Орж чадахгүй байгаа тохиолдолд бол явахгүй. Гэхдээ энэ дээр би үрийн босыг 58%-аас дээш нэмэгдүүлсэн гэдэг байдлаар үзэж байгаа биш. Өөр байдлаар хэрэгцсэн хүчин өөрчлөлт явах бол хамгийн сүүлчийн асуудал засгийн газар өөрийнхөө үр тавих хэмжээг ихсэхийн тулд төрийн өмчтэй компаниудын үрийг
засгийн газрын өрөөс тусдаа гаргасан засгийн газрын өр биш маягаар гаргасан тийм хууль гаргаж байгаа. Тэгээд дахиад 500 саяг авах гэж байгаа юм уу? Үгүй юм. Ер нь бол төрлийн бол олон нутгийн өмчт компани гэдэг нь өөрөө ялгаатай юм хариуцлагатай компани шүү дээ. Дөрмөлөө сангаар хариуцлага тэр утгаараа засгийн газар хариуцлага төлөхөстэй өөрөө засгийн газрын гэж үзэж явъя. Төр хувийн хөвшил болоод төрийн өмчийн үйлдвэрийн олон нутгийн өмчийн үйлдвэрийн газрууд бол энийг өөрөө дөрмийн сангаараа хариуцлага төлөх учраас энэ өөрөө болон цааш болж байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл засгийн газрын өр бол улсын өр гэдэг хоёр талаас бий болж байна шүү дээ. Урд нь улсын өр гэдэг үг байгаа гэдэг. Тэгэхээр Монгол улсын өр нь өөрөө хувийн хөвшил авах ёстой, баг санхүүгийн байгууллагч авах ёстой. Төрийн болоод олон нутгийн өмчийн компаниуд нь засгийн газрын өр. Энэ бүгд нийлжээж улсын өр байна. Одоогийн ойлголтоор бол засгийн газрын өр гэдэг энэ толгойд гарч ирээд засгийн газрын өр бол зөвхөн засгийн газар өөрөө хариуцж байгуулах ёстой өөрөө энэ тасч байна гэсэн. За яасан Энэ өрийн лимитийн асуудал нь товчхон нэг юм хэлж санагдаад олон зүйн магадлал олон цаг жилч магадлал олон улс төрчдийг төрүүлээ сэтгүүлчд маань зин дээр нэлээд ихтэй ярьлаа. Гэтэ нэг юм их мартаж олмоор ба санагдах юм. Өрийн лимит дотоодын нийтлэгэнд харьцуулсан харьцаа бол индикатив үзүүлэлт байдаг. Энийг хуульчлах гэдэг арга бол ерөөсөө боломжгүй. Хуульчлах нь өөрөө буруу. Өдрөөс өөрчлөж байгаа. Энэ янзаар хөгжлөж явах юм бол нийт импортын хэмжээг машины импорттой одоо бүх юм хөгжиж болох байх л та. Тэгэхээр өрийн лимитийн үед тэр хөгжлөлтийг өөрөө маш хэцүү ойлгох. Дараагийн нэг зүйл нь болохоор энэ өр дээр болохоор маш их ойлгомжтой байх хэрэгтэй зүйл нь. Бид нар хичнээн төвний хичнээн дуулахын өрөөнд Монголын эдийн засаг ирээдүйн 5 жилийн дотор 10 жилийн дотор төлж чадах юм бэ гэдэг дог. Зээлгэгчтэйгээ хэлцэж шийддэг болохоос бид нар эндээс шийддэг бас биш. Ойлгоод энэ проектыг бол бид нар нэг тийч хэдэн одоо хүмүүс урьдчилж ярьчих зүйл биш. Тэр төсөөлөл дээр яг үнэхээр мөнгө өгч байгаа хүн өөрөө хамгийн зөв төсөөлөлтэй байдаг гэдэг тэр өнцгөөс тийм учраас надад мөнгө авч байгаа хүмүүс нь мөнгөийг тэр хийх гэж байгаа тэр зээлгэж хувийн сектор байгаад байгаа байхгүй. Тэгээд төрийн компанид гэж аваад энийг хин дөрвөлмийг хөөсөлтөн төрийн тэдний өрийг өөрөө хариуцах гэсэн яриа гаргаад ийм асуудал зөвхөн гараад ирж байна. Таны тэр нөө индикатив үзүүлэлт гэж ярьж байгаа чинь үнэн зарчим байна. Тэгэхээр хязгаар тавьсаар байт ийм их үр тавиад байгаа юм чи тавихгүй юу болно гэж таваад байна. Гэхдээ чи хязгаараа тавихгүй ханшны 30% хөдөлгөөр шууд өөрчлөгдөж байгаа юм чи. Гэхдээ хязгаар тавьсан тавиагүй байгаа хүний дүн тэр GDP-ийн дүн төгрөгөөр номиналаар илэрхийлэгддэг. Инфляци сүүлдэр чинь нэмэгдчихдэг. Зөвхөн ханшны өөрчлөлт шууд өөрчлөгддөг юм тоошнд. За харьцуулсан үзүүлэлтийг өөрчлөх нь өөрөө ер нь бол бидний өөрөөр бас жоохон алдаатай зүйл биш. Тэгэхээр энэ тухай одоо бид одоо сонсох гэж байна. Энэ салбар хуралдаанууд энэ дараагийн 30 минутын coffee break-ийн дараа энэ гурван юм тавхан уушаад би тавхан сонгож авах нь нэг институцийн засвар ба хамтын ажиллагаа гэсэн салбар хуралдаан энэ заалтаа өгч байна. Өөрөөр хэлбэл бай энэ засаг нийгмийн хөгжил гэсэн танхимд танхимд мэдээллийн ёс зүйн хариуцлага гэсэн гурван салбар хуралдаан болно. Энэ сайн өнөөдрийг ярьсан хоёр ерөнхий сайдад хэлээд одоо хэлтгэлүүдэд яригдсан нэлээд том асуудлуудын сүүрийг өнөөдөр байгаа асуудлуудыг Монгол улсын төрийн засагтай холбоотой үзэж байгаа. Энэ тухайд иргэнгүй ярилцах юм аа. Таавал баярлалаа. Таавал манай орцогчдаа бас хараад ирэх гэж байна.